Тоглуулсан нь дээр сүүлийнх нь кино байж мэднэ. Элстэй жимээр дугуйтай хоёр хүн хурдлана. Алсад харагдах гэрүүд рүү төглөө. Дугуйны ард суусан холбоочин бүсгүйн нимгэн цэнхэр даашинз намирна. Тэр энэ замыг л туулах ёстой. Тэгж байж л номинд хүрнэ. Энэ бол түүний хамгийн анхны дэлгэцийн бүтээл. Энэ л түрээр анх танигдаж бидний зүрх сэтгэлд тод үлдсэн. Хүмүүний амьдралд богинохон хугацаанд наслахдаа Монголын кино урлагийн шигтгэе болоод бодсон жүжигчин оюун цэцгийн бүтээсэн дөрүүд уйтгар гуниг, ухаарал баясалтайгаан бидний сэтгэлд хоногшсон билээ. Тэрээр 1960 оны 2 дугаар сарын 28-нд Увс аймгийн Баруун Турун суманд олон сайхан охидтой айлын удаах охин болон мэндэлжээ. Түүнийг 6 сартай байхад гэр бүл нь Дархан хотод нүүн ирсэн гэдэг. Үүнийг дурдах болсон нь түүний амьдралын зам мөртэй салшгүй холбоотой учир. Аавын Янжив гэдэг. Харин ээж Хандгуй Дархны төмөр замд ажиллах болсон тул тэднийх ийн нүүдлэх болжээ. Харин Янживгуй үйлдвэрт мастер хийдэг. Оюун цэцэг хүүхэд байхын даруй төлөв хүнлэг инрэнгүй ухаалаг нэгэн байж. Дүү нартаа зохиол уншиж, зохиолын баатруудын дүрийг ярьж өгдөг байжээ. Нэгэн сонирхолтой зүйл нь тэрээр бүх үзэх хачин дуртай. Түүний баг дуу ярихдаа би гоё дуу сурсан. Та нар бүгд сурч ээжид дуулж өгөөрэй гэж миний эгч захиад энэ дууг зааж өгч байлаа. Миний ээж сайхан ээж, мяндас зөөлөн уян ээж, бурууг хийвэл хатуу ээж, буурал болсон ч чадуу ээж. Мөн тэрээр зам байдал царай төрхөөрөө аавыгаа их дуурайсан гэж дүүн ярьжээ. Тэрээр аавыгаа маш их хүнддэг байсан гэдэг. Түүн шигэ эр нөхрөөч бас хүндлэн дээдэлж байсан. Түүний нөхөр драмын урлагийн том төлөөлөл гэгддэг Лувсангийн хүү Нямсүрэн билээ. Монголын кино урлагийн түүхэнд үлдсэн сайхан хосууд зөөрлөшгүй хайраар бие биеэ хайрлсан гэдэг. Тэд өөрсдийн биш ч гэсэн өргөж авсан нэг сайхан хүүтэй. Оюун цэцэг хүүгээ өөрийн төрсөн эгчээсээ өргөж авчээ. Тэдний хүүг Соронзон болд гэдэг. Өдгөө Эрдэнэт хотод ажиллаж амьдардаг аж. Хүүн ээж аавтайгаа байсан үеэ дурсахдаа ээж маань өглөө явахдаа хийх ажлын жагсаалт гаргаж өгдөг байлаа. Урлагийн хүний гэр бүл болооч тэрөө би эрт бие даасан. Гэхдээ би их эрх хүүхэд байсан хэмээжээ. Тэрээр Дал хагдрах цаг кинонд хадам аав нөхрийн хамт тоглосон байдаг. Лувсангуй Бэрдэ их хайртай байсан тухай Нямсүрэнгийн эгч нь хожим дорссон байдгийг. Хүний л амьдрал болсон хойно алдаж эндэх зүйл бишгүй л тохиолдно. Тэрээр Нямсүрэнтэй суухаасаа өмнө нэгэн залуутай ханилж угаад хүүхдээ 6 сартай байхад нь алдсан гэдэг. Залуу хосууд Монгол улсын багшийн их сургуулийн кино драмын ангид орохдоо үерхэж байжээ. Оюун цэцэг 1978-аас 1984 онд улсын багшийн дээд сургуулийн кино драмын ангид суралцаж, жүжигчин хэмээх эрхэм мэргэжлийг эзэмшсэн. Харин ээж нь түүнийг эмч, эдийн засагч болгохыг хүсдэг байжээ. Гэвч тэрээр өөрөө ихэд хүсэн тэмүүлж, жүжигчин болсон түүхтэй. Улсын багшийн дээд сургуулийн кино драмын ангид орсон түүнийг багш нар нь анхаарад киноны мундаг жүжигчин болно гэж байсан гэдэг. Тэрээр
их сайхан нүдтэй. Дүн шиг сайхан хайр татам нүдтэй жүжигчин Ховор гэдэг билээ. Монголын кино урлагийн авьяаслаг жүжигчин, дуу оруулагч, сэтгүүлч, зориг өөрийн Facebook хуудаснаа Нямсүрэн найзын маань гэргий оюун цэцэг манай ангийг төгссөн. Оюутан байхдаа бид гурав салдгүй байж билээ. Энэ хоёр маань одоо Бурхны орны үзэгчдийг бишрүүлж яваа даа гэж боддог хэмээн сэтгэгдлээ бичжээ. Мөн тэрээр нэгэн ярилцлагада оюун цэцэг болоо маш төлөв даруй, хүний төлөө гэсэн сэтгэлтэй хүн байсан. Улсын багшийн дээд сургуулийг төгсөөд хонхны баяр ойртож хүн болгон гоё хувцас бэлдээд байсан үе. Би тэр үед хүнтэй суугаагүй ганц үе явсан. Тэгсэн нэг удаа намайг загнаад "Зоргоо, хүн болгон юмаа бэлдээд байхад чи тоохгүй яваад байх юм" гэд надад орос дэлгүүрийн агуулгаас хувцас авч өгч байлаа. Тэр үед бүх зүйлд дугаарладаг байлаа шүү дээ. Тэгэхэд орос дэлгүүрийн хүнээс би нөхөртөө хувцас сонгох гэсэн юм гэж хэлээд орж билээ. Тухайн үед биднийг бодвол кинонд тоглоод од болж байсан үе нь. Ер нь бол хизээч нэр хүндээ ашиглаад юм болгоё гэж боддог хүн биш. Хүний төлөө л явсан нь тэр. Энэ ганцхан жишээгээр хүний төлөө сэтгэлтэйг нь харж болно гэсэн байдаг. Зориг түүний нөхөр Нямсүрэнтэй хар багын найзууд байжээ. Сургуулиа төгсөөд оюун цэцэг 1980-аас 1981 онд Дархан хотын залуучуудын театрт дагалдан жүжигчнээр ажилласан байдаг. Тэрээр жүжигчин Дэлгэр Жаргалын анхны шав болж Дархны театрт ажиллаж байхдаа Соколовын Мөрөөдөл жүжигт анх тоглосон юм. Мөн 1984-өөс 1987 онуудад Улсын драмын Эрдмийн театрт, 1987-оос 1992 онд Армийн драмын театрт ажилласан байна. Оюун цэцэг Дорж булам найруулагчийн Говийн зэрэглээ киноны Номингийн дүрд 1980 онд, Нимгава найруулагчийн Гарын таван хуруу киноны Сүрэнгийн дүрд 1982 онд, Сэлэн сүрэн найруулагчийн Мартагдсан дуул киноны Ээжийн дүрд 1989 онуудад тус тоглож үзэгч олонныхоо хайр хүндлэлийг хүлээсэн юм. Оюун цэцгийн бүтээсэн дөрүүд хэдийгээр цөөхөнч Монгол түмний сэтгэлд үл мартагдах ажээ. Түүнтэй хамт Говийн зэрэглээ кинонд тоглосон Эрдэнэ тогтох. Манай киноны гол дүр тоглосон оюун цэцэг маань хүнд өвчний улмаас бурхан болсон. Дараа нь Арслан буюу найруулагч Дорж Самбуу маань нас барсан. Кинотой холбоотой цуурхал хэлбэрийн яриа ард түмний дунд байдаг. Түүнийг ард түмний дунд ярьж итгүүлэх гэж оролдож явсан хүн нь одоо хүртэл олдоогүй. Манай кинонд тоглосон уран бүтээлчид цаг зуураар хүнд өвчнөөр хорвоогийн мөн хүсийг үзүүлсэн хэмээжээ. Үзэгчдийн сэтгэлд хоногшсон бас нэг дүр нь 1983 онд гарсан Гарын таван хуруу киноны Хэрсүү охин Сүрэнгийн дүр билээ. Уг киноны зураг авалт Дархан хотод хийгдсэн ба түүний аавын үйлдвэр дээр зургийг авсан гэдэг. Түүний тоглосон хамгийн сүүлчийн бүтээл нь 1994 онд бүтээгдсэн Монгол жингоо хэмээх уран сайхны кино байсан бөгөөд энэ үед оюун цэцгийн бие нэлээд чилээрхүү байсан хэдий ч төвчээр зааж зураг авалтыг дуусгасан гэдэг. Өөрөө уг кинонд тоглох хүсэлтэй байгаагаа хэлж кино багийнхан эмчтэй нь уулзахад ер нь сэтгэл зүрхээ өгч байгаа юм чинь тоглуулсан дээр сүүлийнх нь киноч байж мэднэ гэсэн гэдэг. Тэрээр үүгээрээ жүжигчин хүн мэрэгжилдээ хайртай, дуртай байхын үлгэр жишээг харуулж чадсан. 1995 онд соёлын ямыг татан буулгах үед түүнд шилдэг жүжигчний шагнал өгч байжээ. Энэ шагналыг түүнд өгөхөд тэрээр
аль хэдийн Бурхны оронд очсон байсан юм. Ийм зүйл тохиолдсонд өгч байгаа юм биш ээ. Тэр үнэхээр шилдэг жүжигчин байсан юм шүү гэж шагналыг гэрийнхэнд нь өгөхдөө яамнаас хэлүүлсэн байдаг. Тэрээр монголжингоо кинонд тоглож байх үедээ жирэмсэн болсон ч эмч нар биеийн дийлэхгүйг хэлжээ. Оюун цэцэг кино багийнхандаа би жирэмсэн болсон. Нимада хүүхдийг гаргаж өгнө гэд ихэд баяртай ярьж байсан боловч хүний амьдралын хатуу чамаар хүүхдээ тээх боломжгүй болж байжээ. Түүнийг эмнэлэгт хэвтэж байхад хүүн сахидаг байж. Энэ тухай хүүн ээж гинт муудаад аавыг хурдан ирээсэ гэж бодоод байсан. Өрөөнөөсөө гартал аав ирсэн эмчтэй уулзж байсан. Аав та орж ирэхгүй яасан бэ гэхэд аав нь орвол ээж нь сэтгэл нь амраад явчих гээд байгаа юм шиг санагдаад байна гэж хүлээ. Хэмээн дурссан байдаг. Эндээс л хоёр хосын бие биедээ ямар их хайртай байсныг харж болохоор. Түүнийг эмчилж байсан улсын 3 дугаар төв эмнэлгийн эмч Мухар эмч нар олон хоног шинжилээд бодисын солилцооны нэлээд хүнд өвчин туссан байна. Эдгэрхэд хэцүү гэдгийг мэдсэн. Энэ өвчин нь залуу хүнд их түргэн явцтай байдаг гэд сар шахам хэвтүүлсэн. Бид гадны профессорч авчирч үзүүлж өөр олон эрдэмтдийг авчирхад тэд бүгд л найдваргүй гэж хэлж байсан. Гэхдээ өөрт нь хэлээгүй хэмээжээ. Мухар эмч түүнд зориулж хагцал туужийг бичсэн байдаг. Би ямар ч өвчнийг хоромхон зур эдгэх хурган цагаан сэтгэлээ аваад очино. Тэгээд мөнхийн ус уусан юм шиг жарганаа хоёулаа. Хагцал туужаас 1995 оны 6 дугаар сарын 22 нар буцдаг тэр өдөр үүрээр тэрээр Бурхны оронд очжээ. Түүнийг өөд болсноос хойш нөхөр нь гүн их эмгэнэл дунд байсаар хүүгээсээ ч холдсон гэдэг. Аав минь уулзахаараа намайг хараад л мэлмэрдэг байсан гэх хүүгийнх нь хууч бий. Тэрээр бурханд биш, буурал хорвоодоо байх байсан жүжигчдийн нэг билээ. Түүний шарилын чулуун дээр нададаа чимэн нар байлаа. Нартай хамт буцаад явжглаа. Хайрт нөхөр ил нямсүрэн гэх үгс сэлэстэй үлджээ. Эхийг бэлтгэсэн жаргал 2026 оны 7 дугаар сарын 18